Hello, сайн байцгаана уу? Арлаа байна. За, номын бичлэгт маань тавтай морил 2-3 сар ном яриаггүй. Тэгээ өнөөдөр ярих гад нэлээд тогтолж байна. Өнөөдрийн миний сонгож авсан ном болохоор Sylvia Plath-ийн The Bell Jar гэдэг ном байгаа. За, энэ ном 1963 онд хэвлэгдэжсэн Америк зохиолчийн ном. Тэгээ 20-р зууны ер нь бол классик уран зохиол гэж тооцогддог. Би яагаад тэгж тооцогдох болсон бэ гэдгийг өөрийнхөө хэмжээнд айгуу товчхон тэгээд баг зэрэг тайлбарлах гэж оролдох болно өнөөдөр. За хэдүүлээ нэрнээс нь эхлэе. The Bell Jar буюу Bell Jar гэдэг нь юу вэ гэх юм бол энд харагдаж байгаа зураг байгаах. Тэгээд ийм хөмөрдөг, шилэн хонх шиг хэлбэртэй хоргыг хэлдэг байгаа юм. Шилэн сав байдаг. Тэрийг Bell Jar гэдэг. За тэгээд зохиолын маань агуулгатай энэ нэр холбогдох учраас тайлбарлалаа. За зохиолчийн хувьд гэх юм уу Sylvia Plath амьдралдаа ердөө л ганцхан зохиол бичижсэн. Тэр нь энэ Bell Jar ахгүй юу? Тэгээ Bell Jar-ыг 1963 онд хэвлүүлэхдээ бас өөрийнхөө нэрээр биш Victoria гэдэг ийм хуурамч нэрийн доор хэвлүүлж исэн юм байна. За тэгээ зохиолоо хэвлүүлчихэд нэг сарын дараа амиа орлож ирсэн бас ийм гонигтай түүхтэй. Тэгээ ерөнхийдөө ингээд хэлэхээр бас зохиол дээр юу гардыг та бүхэн ойлгох бах. Энэ бол сэтгэл зүйн асуудлуудтайгаа тэмцэж буй хүний тухай гардаг уран зохиол гэж та бүхэн ойлгож болно. Тэгээд өрнөх үйл явдлын цаг хугацааны хувьд гэх юм бол 1950-аад оны Америкийн нийгэмд өрнөдөг. За тэгээд айхтар сүртэй том үйл явдал ийм адал явдал зохиол шиг үйл явдал биш гардаггүй. Харин илүү тухайн гол дүрийн өгүүлэгчийн маань өөртөө хийж байгаа тэмцэл сэтгэл зүйн юм асуудлын тухай илүү гардаг байгаа. Үйл явдлын хувьд гэх юм бол маш хураангуулаад би тайлбарлаж өгье. Гол дүрт нэг эмэгтэй байдаг. Энэ нь болохоор Esther Greenwood гэдэг нэртэй Америкийн нэг юм жижиг хотод өссөн эмэгтэй байдаг. За тэгээд English major college-д төгссөн. Багасаа ер нь юм бусдад үлгэр дуурайл болдог, дандаа тэтгэлэг авдаг тийм ер нь л айгуу тийм гоё охин баггүй юу. Өөрийгөө ном дээр тодорхойлохдоо scholarship girl гэж тодорхойлдог. Дандаа тэтгэлэг авч яадаг, онц сурдаг л охин гэсэн үг. Тэгээд зохиолын үйл явдал эхлэхдээ болохоор Эстер маань болохоор дахиад нэг юм тэтгэлэг аваад Нью-Йорк хотод загварын сэтгүүлд ийм дадлах их боломж олддог байгаа. За тэгээд Нью-Йоркт очоод өөр цуг юм scholarship авсан 12 охинтой нийлээд амьдарч байгаа юм тэр зуны үйл явдлаар эхэлдэг. За тэр зун болохоор Эстертэй танилцсан хүмүүс, өөрт нь мэдэрсэн мэдрэмжүүд ийм шинэ хотод очоод ийм өөрийгөө ийм хинбэ гэдгээр мэдэрч байгаа тэр мэдрэмжүүд гарна. Түүний дараа болохоор тухайн ийм дадлагын тэтгэлэг дуусаад буцаад төрлөх хоттой очоод очсноос хойш болохоор Эстрийн маань сэтгэл зүйн гүн ийм уналт ер нь эхэлж байгаа. За тэгээ тэр цаг мөчөөс эхлээд болохоор Эстер маань ерөнхийдөө би хинбэ би юу тулгарснаас болоод ингээд ийм зүйл болсон бэ гэдэг ийм өөрөө өөртөөгөө хайрцах байдлаар өгүүлж байгаа тийм нэгдүгээр биеийн өгүүлэгчээс энэ ном болохоор өгүүлдэг байгаа. За тэгээд Эстер эхлээд буцаад гэртээ очсон ч огт унтаж чадхаа болчдөг. За тэгээ Эстер чинь өөрөө юм сэтгүүлд ажилладаг, English major-оор төгссөн. Ерөнхийдөө л юм унших бичгтэй маш холбоотой хүн ирнэ. Огт ингээд 14 хоног сараар унтаж чадхаа болоод, уншиж чадхаа, бичиж чадхаа болчдөг. Тэгээд энэ бол мэдээж ингээд юм сэтгэл зүйн хямралд орж байгаа, сэтгэл готролд орж байгаа шинж тэмдгүүд яваад байгаа. За тэгээд сүүлдээ бол ингээд нөгөө нэг юм өөрийгөө толинд хараад би хинбэ гэдгийг юм санхүү төвшөнд хүрдэг байгаа. За тэгээд ээж нь бол Эстерт мэдээж туслахыг айгүй хүсдэг. Гэхдээ яг ингээд яг сэтгэл зүгээр нь дэмжиж чадахгүй, хань бол чадахгүйгээ мэдж байгаа учраас ерөнхийдөө ингээд эмнэлэг тавьчихдаг. Сэтгэл зүйчтэй, сэтгцэн эмчтэй болддог. Эстер дундуур нь амиа оролдлого хийдэг. Маш их хэмжээний нойрсуулах юм уугаад ерөнхийдөө ингээд оролдлого хийгээд бараг үхэхийн даван дээр нь буцаад ер нь бол амьд гардаг. Тэгээд ингээд ийм нилээ юм хүн сэтгэл готролд орж байгаа учраас сэтгцэн эмнэлэгт хэвтдэг. За эхлээд ийм нөгөө нэг улсын сэтгцэн эмнэлэгт хэвтээд тэр нь болохоор өөрт нь яг үндэ ямар ч тусуулж чадаагүй ийм цахилгаан шок эмчилгээ хийгээд тэрийг нь ийм буруу маягаар эсвэл ийм өөрт нь ойлголт өгөөгүй айгүй хүнд байдлаар хийгээд Эстер маань уламд орцдог. За тэгээд азар ингээ боломж гараад санхүүгийн боломж гараад хувийн сэтгцэн эмнэлэгт хэвтээд өөр ийм өөрийг нь хариуцсан эмч нь эмэгтэй сэтгцэн эмчт хараад за тэрнээс хойш болохоор Эстер ийм арай илүү ийм сэтгцэн хувьд дээр за яг ном дээр бол дээрцэн гэж гардггүй арай илүү better болоод тэгээд нөгөө нэг цахилгаан шок эмчилгээгээ бас хийлэгдэг. За тэгээд яг ийм сэтгцэн эмнэлэгтэй хэвтгээс гадна анх удаа бол ийм гадуур гарах ийм эрхтэй болоод
болоод ер нь намын зохиол дуустгаа. Ерөнхийдөө ийм үйл явдал гардаг. За ингээд үйл явдлын хувьд бол ингээл нэг охин айгуу тийм сэтгэл готролд ороод эмнэлэгт хэвтэж байгаа тухай гэж ойлгож болно. Гэхдээ арай илүү өөр төвшөнд аваад үзэх юм бол Эстерийн өөртөө хийж байгаа тэмцлийг энэ ном айгүйх өгүүлдэг. Тэгээд өөрийгөө яаж одоо илэрхийлэх вэ гэхээр нийгэмд эзлэх юм байр сууриа олж чадахгүй байгаагаас болоод өөртөө хийж байгаа тэмцлийг нь маш их өгүүлж байгаа. Тэгээд энэ номыг маш олон төрлөөр ингээд тайлбарлаж болно. Хүмүүсээс олон янзаар ч ингээд шүүмжиж бичиж болно. Миний хувьд бол зүгээр өөрт төрсөн одоо юм юу гэж бодогдсон бэ л гэдэг бодлоо хуваалцаж байгаа. За тэгээд Bell Jar-ыг бол би эмэгтэй хүмүүс илүү их уншвал тохиромжтой ах гэж бодсон. Яагаад гэх юм бол би өмнө нь нөгөө нэг Virginia Woolf-ийн Өөрийн гэсэн өрөө номоор бичлэг хийжсэн. Тэр ном дээр болохоор 19-20 дугаар зуунаас эхлээд 19 дугаар зууны төгсгөл 20 дугаар зууны эхлэлээс эхлээд эмэгтэй хүмүүсийн ер нь юм өөрчлөлт гарсан, уран зохиол бичих эрхтэй болсон. Тэгээд ийм материаллык эд зүйлийн хамаарал нь одоо дээшилсэн учраас эмэгтэй хүний эрх ингээд дээшилсэн гэдэг утгаар одоо Virginia Woolf-ийн Өөрийн гэсэн өрөө ном дээр гардаг тухай өгүүлж байсан. За тэгвэл Bell Jar маань болохоор яг автор холбоогүй ч гэсэндээ тэр цаг үеэс хоошоо үргэлжилж байгаа байхгүй юу? Нөгөө эмэгтэй хүмүүст өөрийн гэсэн эрх нь материаллык зүйл нь бий болцсон. Одоо жишээлбэл Эстер бол тий аль хэдийн сургууль сурж гин дажгүй юм найз залуутай нийгмийн статусын хувьд ч гэсэн нэлээд дээгүүр тэгээд дандаа мэдтгэлэг авдаг. Одоо нэг үгээр хэлэх юм бол айгүй боломжийн. Тэгсэн хэрнээ дотроо болохоор өөртөө тэмцэлтэй байгаа зүйл нь бас яах учраа олохгүй амьдрал төөрөлтнө гэж ярьдэн штэ. Тийм төөрөлцөөр яваа эмэгтэйн тухай гардаг юм болов гэж би бол ойлгосон. За боловсролын хувьд бол Эстер маань ингээд хангалттай боловсрол эзэмшээд байгаа. Гэхдээ ингээд нөгөө нэг коллежид төгсөөд ажил хийх гээд үтсэн чи яг нийгэмдэр нөгөө нэг эмэгтэй хүнийг зөвхөн боловсрлоор нь ингээд карьераа хөөгөөд явах хэрэгтэй мүү? Эсвэл юм эмэгтэйлэг байх хэрэгтэй юм уу? Эстер маань болохоор найз залуутай. Тэгээ найз залуугийнхын тухай дуртахтай болохоор юм ангаахын оюутан найз залуу байдаг. Тэгээд Эстер юм найз залуугийн сургууль дээр очиод анх юм эмэгтэй хүн төрөж байгаа юм төрөх өрөөнд орж тэр процессыг хардаг хгүй. Тэрнээс ингээд нэлээд ер нь ал айдаг, жигшдэг. Тэгээд нэг тийм жоохон ер нь анх тийм цохилт авсан үе нь бол тэр үе байдаг. Тэгээд найз залуутайгаа бас ингээ яриа байж исэн чинь тэр хоёр ингээд анхных нь үерхэлтэй мэдээж гэрлэн гэж боддог байсан. Тэгсэн чи Эстрийн олж мэдсэн зүйл нь болохоор нөгөө нэг найз залуу нь өмнө нь ингээ хүнтэй үерхчихсэн, унтчихсэн гэдгийг нь мэдээд ийм нөгөө нэг Эстрийн бодлоор бол одоо эмэгтэй хүмүүсийн тавьдаг шаардлага нь цэвэр ариун байдал тэгж одоо тухайн үед 1950 оны үед бол гэрэлж байгаа эмэгтэй хүн бол юм цэвэр ариун байх ёстой гэж боддог. Гэтэл найз залуугаа сонссон чинь найз залуу нь тэрийг ингээ юу ч биш юм шиг би өмнө нь хүнтэй өргөжсэн, унтчихсан гэд хэлсэн чинь Эстерт бас юм айгуу тийм муухай юм жигшүүртэй мэдрэмж төрсөн. Эрэгтэй хүнд ингээд энэ юу ч биш юм уу те ингээд тэгсэн ирнэ эмэгтэй хүмүүс тавьдаг стандарт нь юм өөр юм байна гэдгийг анх ингээд Эстер ер нь тэрнтэй харьцуулж үзчихсэн. Тэгээд Эстер найз залуугаасаа салж исэн. Тэгээд нөгөө нэг гэртээ очиж сэтгэлзэн уналтанд орж байгаа нь ч гэсэндээ энэ найз залуугийнх нь байдал бас нөлөөлсөн байдаг. Ийм маш олон хүчин зүйл Эстерт нөлөөлж байдаг. Тэр нь болохоор ингээд нийгмээс бүгд ингээд яг одоо ингэ миний зүгээс харахад бол дандаа нийгмээс ирж байгаа хандлага, дарамт, шахалтын үүднээс болохоор Эстер юм айгу төөрөгдөлд орж байгаа байхгүй юу? Би ингээд ажиллаа хийгээд юм айгу лаг эмхтэй байх хэвээр мүү? Эсвэл би ингээд хинтээ суугаад найз залуутайгаа суугаад би хүүхэд гаргаад төвчээд амьдрах хэвээр хүн юм уу гэд уучраа олохгүй л байгаа тийм үйл явдлын тухай гардаг. Тэгээд Эстер маань болохоор ямар ч юм утга учирыг юусэн амьдралаас олж харж чадахгүй байсан хүнтэй үерхээд сураад аялаад одоо шинэ хүмүүстэй танилцсан ч юунаас ч юм амьдралын утга учирыг олж чадахгүй байсаар байгаа юм амиа орлох оролдлого гэдэг. Тэгээ азар ингээд амиа орлох оролдлого нь амжилтгүй болоод тэгээд сэтгцэн имлэг тоцсон гэж хэлсэн тий. Тэгээд сэтгцэн имлэг нь бас нөгөө нэг одоо усын имлэг гэхээр илүү олон өвчтөнтэй ч байд юм уу тий. Тэгээд Эстрийн нөгөө анхны хариуцж авсан эмч нь болохоор Эстер жоох юм хариуцлагагүй хандаад тэгээд манай ундлахаараа илүү юм одоо эмчлэх гэхээсээ илүү жоохон дороотуулсан байдаг. Тэгээд хувийн имлэгт очсныхаа дараагаар болохоор хариуцж авсан эмч нь эмэгтэй хүн байдаг. Тэгээд эмэгтэй хүн одоо яг уу ингээд энэ жоох юм хүүсийн хандлага гаргаж иж магадгүй. Гэхдээ тухайн цаг үед бодоод үзэх юм бол одоо бас яг нөгөө нэг
дөнгөж 19-р зуунаас ингээл гараал 20-р зууны хагас штэ тий. Эмэгтэй хүнийг бас нэг тийм арай эрэгтэй хүнээс доогуур гэж үзэх хандлага бол стил байсан учраас тэр эрэгтэй юм чи ингээд Эстерийг таагаагүй ч үт юм уу тий. Тэгтэл Нолан гээд одоо тухайн хариуцж байсан юм чинь болохоор Эстер тэр ядаж цахилгаан эмчилгээг нь илүү тайлбарлаж өгөөд хийлгэсний дараа болохоор нөгөө эмчилгээг нь илүү үр дүнгээ өгч байгаа. Өмнө нь хийлгэхэд болохоор Эстер зүгээр л юм айдас хүйц тэр чигээр юм муухай мэдрэмжийг өгч исэн. Тэгээд Нолан эмчтэй уулзснаас хойш болохоор арай илүү юм эмэгтэй хүнд ойлгогдож байгаа гэдэг мэдрэмжийг төрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ номны төгсгөлд болохоор ямар нэгэн юм баяртай үйл явдал эсвэл одоо юм тодорхой үйл явдлыг бол харуулдаггүй. Дандаа зүгээр л юм ерөнхийдөө яаж ч өрнж болно шүү гэсэн юм open ending хийдэг байгаа. Тэгээд би түрүүн нөгөө нэг бичлэгийн ихэнд дурдчихсан. Sylvia Plath зохиолч маань болохоор энэ номыг хэвлүүлчихэд 1 сарын дараа өөрөө амиа хорлож исэн байгаа. Тэгээд номын төгсгөл бол яг Эстер гээд гол дүрийг маань амиа хорлно гэж гаргадгүй л дээ. Номны ингээд яг зэрэгэлдээ явж байдаг юм хамт одоо сэтгцэн эмнэлэгт байдаг нэг найз нь тэгээд сэтгцэн эмнэлгийн өвчтөн Джон гээд эмэгтэй болохоор ер нь номын дундуур амиа хорлжтیں۔ Тэр болохоор хинд Эстерт нэлээд хүнд цохилт болж исэн. Тэг ном маань хэдийгээр фикшн уран зохиол боловч ерөнхийдөө энэ зохиолчийн амьдралтай харьцуулаад үзэхээр semi autobiographical ном гэж ер нь явдаг юм байна лээ. Яагаад гэвэл өөрөө ч гэсэндээ маш юм сэтгэл зүйн асуудалтай байсан. Тэгээд тэр энэ номыг бичснээсээ хойш бол 1 сарын дараа амиа игүүтгэх сонголтыг хийсэн юм эмэгтэй байгаа. Би яагаад ингэж энэ номыг сонгож аваад тэгээд энэ сэтгэл зүйн асуудлуудын тухай яриад байгаа юм бэ гэх юм бол энэ болохоор ингээд сэтгцэн өвчтний тухай ингээд таниулах гэдэг юм биш. Зүгээр ерөнхийдөө одоо энэ цаг үед бол хүн болгон сэтгэл зүйн эрүүл мэндийн тухай биеийн эрүүл мэндээс яг ялгаагүй гэдгийг ер нь хүмүүс болгон ойлгодог болсон байх. Гэхдээ ойлгож байгаа ч гэсэндээ яг тэр дотор юу болж байгааг өвдөж үзээгүй хүн мэдэхгүй шүү дээ тий. Тэр мэдрэмжийг одоо уран зохиолоор дамжуулаад энэ номоор дамжуулаад баг зэрэг ойлгох тухайн тэр хүн гээд юутай тулгараад юу мэдрээд байгаа вэ гэдгийг юм олон символик байдлаар мэдэрч болох юм болов уу гэдэг энэ үнцгийг энэ номоос олж харсан. Тийм учраас ямар ч хүн уншиж үзээд за ер нь сэтгэл зүгээрээ өвдөж байгаа, гэмтэж байгаа хүн, сэтгцэн эмнэлэгт байгаа хүн иймэрхүү зүйлсийг юм мэдэрч болдог байх таа гэсэн юм мэдрэмжийг авна гэж би бодсон байгаа. Тэгээд би бичлэгийн ихэнд бас нөгөө нэг Bell Jar гэх нэрний тухай тайлбарлаж өгчөөсөн шүү дээ. Яагаад энэ номыг Bell Jar гэж нэрлсэн бэ гэх юм бол энэ Эстер бол ингээ нийгэмдэр яг ингээд хүмүүстэй цуг зэрэгцээл оршоол амьдраад байгаа. Гэхдээ яг юм нөгөө юм өөрөө тэр Bell Jar гэд шилэн хонхон юм хоргон дотор орчихсон юм шиг юм хашигдмал байдалд байгаа. Бусдыг ингээд харж ажиглаад байгаа мэт боловч өөрийгөө ингээд бусдад илэрхийлж чадахгүй, тэр хоргоноос гарч чадахгүй, энэ дотор юм хавчигдсан байгаа гэдэг мэдрэмжийг амар хүчтэй төрүүлдэг тийм ном байгаа. Угаасаа нэр нь ч гэсэн номын нэр ч гэсэн өөрөө тэгж нэрлэгдсэн болохоор ийм сэтгэлийг нэлээд гүнзгий төрүүлдэг юм байна лээ. Тэгээд энэ номд болохоор би 5-аас 3.5 оноо өгж үнэлсэн байгаа. За 20 дугаар зууны ижил цаг үед гарсан уран зохиолуудтай харьцуулахад энэ хөнгөн үйл явдалтай мэт боловч за ийм дотоод хүний тэмцэл зөрчилдөөнийг маш детальтай харуулж байгаа ном гэж үзсэн байгаа. Тэм учраас охид эмэгтэйчүүдийг уншиж үзээсэй гэж хэлмээр тийм ном байсан. Бас тийм одоо юм easy going юм зүгээр л хөнгөн романс төрлийн ном юусоо биш, нэлээд хүнд ном шүү гэж бас хэлмээр байна. Тэгэд энэ номыг уншиж үзхийг уншиж үзсэн байвал бас сэтгэлээ доор хуваалцаарай. Уншиж үзчихэд эргэж ирээд эсвэл сэтгэлээ надтай цог хуваалцаарай. Ямар одоо бодол төрсөн бэ? Хуваалцаарай гэж хүсмээр байна. За тэгээд удахгүй өөр бичлэгээр уулзцгаая. Бичлэг маань үзсэнд баярлалаа. Баяр таа.